Тий. Юмар юм хийх гэдэг. Тэгээд энд нэг төмөр хөвцсөн гэсэн, тэнд нэг ховонцор хөвцсөн гэсэн нэгээс талбан цэвэрлэгчд юм доо юугаа нөхөө. Одоо тийм дээ тий. Тий. Контейнер завсар босоо орж ихсэн байсан гэж ярьдаг. Ирэх ёстой одоо яах нь одоо дүүлэр бүгд том болсон яах нь дүүлэр чигшээж магадгүй дээ. Ах их байж ирж магадгүй дээ гэж их боддог өсөө. За сайн бацгаана уу. Бүгдээрэнд энэ бичлэг үзэх өдрийн мэндийг хүргье. За би ингээд явсаар байгаа энэ их нарангийн хүн тавьдаг одоо оршуулгын яг уртхан талд ирсэн байна. Тэгээд энэ оршуулгын газрын харин урд руу ингээд бас хүн амтантай уулзч явчлыг авсан. Энд нэг юм хашаа байгаа дах юм. За энэ хашаа гой өрмөц хашаа байна. Тэгээд энэний айлынх нь хүн байвал бас нэг чадвал санаа одоо ярилцлага авчиж болох нь асууя. За нэг ийм хашаа хагаад байна. За энэ ингээ юмар ингээд хийчихсэн хашаа байгаа байхгүй гол нь. За тэгээ явчихсан. Ортодчдаг. За чи яасаа олон нохоноо туцаад байна. Шинэ хаалгад жих тагаас сонгорхоо юм. Сайн байна уу та? Энэ айлын хүн үү та? Энэ айлын хүн үү? Сайн байна уу та? Би энэ хавар явж байгаа дүүний контент хийдэг хүн байгаа. Тэгээ YouTube дээр бичлэг хийдэг юм. Тэгэл танаа энэ хавар явж сайран таныг юмхнаар юм хийчихсэн юм хөдөлмөрч хүн болохоор энэ айлын хүнтэй нэг уулзчих боломж байна уу гэж явж. Би ямар сэнда энд байж яг чи очоо 20 жил болсон уулаа. Тэгс одоо газруудаа ингээ алдаад дууссан чи харахгүй юу? Нохоо зүгээр баг. Ингээ алдаад дууссан. Газруудаа алдаад дууссан. Би одоо ингээ хүмүүс ингээ олж дайж орж ирээ тэгээд таны газар ч уул нэг том газар байсан юм шүү те. би одоо ингээ энэ 6 айлын уулын кадастрын зурагтай. За. Бичиг баримттай байхгүй юу? За. Тэгэхээр хэдүүс кадастрын зураг ингээ давхар авахулаад ямар очтой гэдэг юм бол. Одоо та кадастрын зурагтай байхад ингээд арай ороод ирсэн юм. Кадастрын зураг мөр бүх юм авахулсан байхгүй юу? За. Бичиг баримт нь байгаа. За. Тэгэхээр хэдүүс чинь яагаад гэвэл нөгөө одоо би чи тэр толгой болгоос нэг ч айл байхгүй хад 2009 онд ирж боосон. Энд үү? Тий 2009 онд. За. Тэгээ тэрнээс хойш одоо хэдэн жил болж байна? 20 жил болчихж байгаа үү? Одоо 2009 оноос хойш гэвэл одоо 16 жил болж байгаа. Тий, тэгэхээр уудсж байгаа үстэй. Тэгтэл нэг ч хүн үзэгдэхгүй байж байгаа заа юу. 2005 онд ингээд энэ хүмүүс нөө 30 жилийн дараа газар өгнө 2030 онд газар өгнө гэж яриад байгаа байхгүй юу? Тэнгууд гинт энэ хүмүүс нэг газар руу дайраад. Тэгээ хүний кадастрын зураг мөгтө бичиг баримттай газар руу одоо орж идэг. Ямар шаардлагатай. Эдээс ушин орохгүй байгаа. Ингээд энэ урдлын цагаан хашаа ингээд татсан. Ингээд айл ингээ хоёр айл авчиж байгаа бас. Энэ нэг айл ингээд авчиж байгаа. Тань тэгээ одоо бичиг баримт кадастрын юм байгаа мó? Байгаа. Надад 2 3 зураг мураг юм байгаа шүү дээ. За таны алдар хин гэдэг ба? Намайг Даштондгийн инх булаг гэдэг. За намайг Боги гэдэг юм аа. Тий. Би энэ 20 жил болсон энэ аяах намайг мэднэ. Ахын тэгээ энэ улаан цолоод хогийн дэг шүү дээ. Энэ лүү гараад ингээд 9 шидийн цуглуулад ингээд бодог. Тэгээд энийг өөрөө амьдраад тэгээд хоёр дахь түүгийг түүгээд бас төмөр тийм үү? Хүний амьдралд зогсоолох юу хэрэгтэй тий. Хулгай ихгүй худлаа ихгүй хүн явж гоё байдаг байхгүй хамгийн гол нь тий. Тэгээд ингээд юмнаар нэгээд төмөр ингээд байшин хөөх ингээд хийсэн байгаа тарж байгаа шүү дээ. Тий. Түүнийг контент хийдэг юм аа. Тэгээд тантай нэг одоо контент гэдэг нь одоо бичлэг хийдэг гэсэн үг юм баггүй. Тэгээд би YouTube дээр бичлэг хийдэг. Тэгээд таныг боломжтой бол манай бичлэгэнд орох боломж байна уу гэж асууж байна. Боломж байлгүй яах. Одоо энэ бүх амтныг ярмаар байна, илчилмээр байна. Энд одоо нэг ингээд камераа нисгээд идэг юм уу? Зарим нь тэрний цаана машинтай үржилчээд ингээд гар утсаараа зураг авчаа дараа нь яасан чинь энэ манай газар гэдэг. Ингээд яах вэ? Тэр ч одоо нэг их зөөр юм байгаа шүү дээ. За юу ч гэсэн бичиг баримтыг харъя л та тань. Тий байгаа. Хоёулаа. За. Та чи ямар олон нохоотой юм бэ? Хэдэн нохоотой? Одоо чи 10 хэдэн нохоо байгаа. 10 хэдэн нохоо? Тий. Өөх. За уучлаарай яна дүүн явж байгаад хоосоо ороод ирлээ шүү. Сайн байна уу та? Ингээд бичиг баримттай байгаа уу? Хоёр
энэ хөгсөн яах вэ гэдэг. Энэ хүн амьтдаа ихтэй. Түүн YouTube дээр бичлэг хийдэг юм а. Тэгээд сая ингээд энэ би уулын энэ нөгөө нэг хоошоо энэ их нарангийн одоо их нарангийн энэ нөгөө нэг оршуулгын газар ч одоо хамгийн том оршуулгын газар шүү дээ. За тий. Тэгээд би зүгээр өмнө сонсч л байсан энэ оршуулгын газар дээгүүр ингээд бас янз бүрийн юм ингээд те явдаг ингээд хэрэг мэрэгтэй хүн амьтан байдаг ингээд сонсоод тэр хүмүүстэй оройд битаир шин чаах байж tudдаг хүн унтахгүй шүү дээ. Түчил бас илүү дотор хүн юм байдаг шүү дээ. Юу ч явдгийг дэвч яг үгүй юунаас айж хандах уу тийм үстэй. Ажилтны Монгол хүн 20 жил болчихсоо одоо бид 20 гаруй жил болж байгаа юм. тэгээ явж байсан харин яг энэ яг ингээ юмхнаар юм хийгээд 9 шидийн юмнууд ингээд ашиглаад айгүй хөөрхөн хашаа бариад явсан бахаар би ирж хашаарныхаа яг ингээ хаалга руу нэрж явсан чи ах ирээд харалдаад за. Таваар нүг болдог. Ийм бичиг баримтууд нь одоо ингээ байна. алуу харъя. Тий. Одоо энэ ингээ уулын ийм том ингэж авсан Энэ байхгүй. хизээ авсан юм ээ. Тий. 22 онд битаир гигүнт ийм бичиг баримт хөөсдөг. 22 онд үү шүү дээ, Тий, хөөсдөг гэсэн. Тэрнээс өмнө битаир хөөсдөг байсан. Мэдхгүй юм чинь. 526 м квадрат л гэж шүү дээ уг нь. Тий. Тэгээд хэдэн айлын газар байгаа юм. Манай 6 байсан. айлын газар байхгүй юу? Тэгсэн чи одоо 6 айлын 3 дээр нь хүн амтаа авчихад бидний газар нөгөө цахимаар авсан уусууд байна шүү дээ. Тэр чи хаас 2016 цахимаар аваад дээ. Тэрнээс чи хоош ерөөсөө уусууч уухгүй байж байгаа саяхан шиг гарч ирээд бүгдээ зүгээр газар мазар энэ манай газар үсгээр Энэ юу нэ? Энэ яг ингээ байсан газар нь анх ингэж зургийг авчраа гэхлээр авиж үзүүлсэн юм би. Тухайн үед газараа одоо авч явах та Тий, яг хоо хоосон байсан Монгол гашаанд юу ч байхгүй. тэгтэл Ганцхан манай байшинд байсан. Тэгээ томоор нь татсан байсан гашаа уулан. Тэгээд яг энэ хашаа чинь одоо таны байсан яг кадастр яг л таны өмч байсан юм уу? Тий, яг минийх Энэ чинь байсан. Одоо биш нөгөө нэг удаагийн одоо анх олгосон тэр газар нь юм. Анхад олгосон тий. Тэгээ ийм том ийм шиг мөртлөө ийм том юм баланстай бичиг өгсөн байхгүй битээрт. За. Тэр дээр нэг айлын Одоо гэрчилгээ нь хаана байгаа юм тэгээ газрынх нь? газрын гэржилгээ нэг гарцсан байгаа гэсэн. өгнийх гарсан энэ За. Ганцхан минийх л гарсан. Бус нь Тэгээ гараагүй. бус нь гараагүй. Ягаад гэсэн чи бүгдээр нь тэр нэг улсууд байна гэд. Тэр зүрчлээ ажиллах гэсэн чи одоо хараа энэ төлийн хоёр газрын нэг хоёр хүн нэг хүн ирээд авцсан тий. Тий, дараа 10 сая дараа явчих аваад. 10 саяараа. Тий, энэ хоёр газар одоо ингээд гашаа татсан. Чин таваа хорон дараа хэсгийн дарга тэрэг дагуулж ирээд тэгээд авчиж байгаа. Тэгээд кластер хийлгээд давхар кластер хийлгээд авчиж байгаа. Тэгж болдго юм уу газар тий. Кластер Яг гэрчилгээгээ аваагүй болохоор тэгчихсэн юм болов. мэдгүй дайраад орж ирсэн шүү дээ. Мэдээж ингээ хоёр хүн хашин бас явж хөөсөж мэдэхгүй юм шиг. Тэгээ сая 2022 оноос юу хүмүүс ингээ бичиг баримт хөөсөх юм яадаг юм гэсэн байхгүй юу? Тэр гол нь хөөсөх гэсэн байхгүй юу? Тэрнээс өмнө мэддэг хүмүүс айл 9 онд хөөсөж штэ. Тэгээ 2000 Тийм ээ. Хүмүүс ерөнхийдөө газар мазар наан цаануу гэд ингээд ихлэнгүүт нь таад өө одоо тэгвэл өөрсдийнхээ газрыг яа гээл хөөцөлдөж хэлсэн юм тий. Тэгээд 22 оноос хөөсөх эхэлж тэгээд байгаа. ингээ зургуул ингээ том хашаа Тэгэхэд 22 оноос хөөцөлтөд эхлэхэд танахыг аль эрт хүмүүс авцсан. Айлгийс харин хүмүүс ингээд 16 онд юу сахим гинүү? Нэг Сахимаар нөхцсөн байсан юм байна тий. авсан гэдэг. Айлтай газар яг л та сахимд оруулдгийг. Тэгээ хаасаа 16 онд авсан улсууд чинь цахимаар авсан улсууд гарч ирэхгүй байж байгаа. Одоо бид хоёроо уулзаж олонтой тухай үед нь тийм. Тэгсэн 16 он цахимаар авсан бол чинь тэр улсууд ч одоо. бид хоёртой хурж ирээд орсон бодод за энэ манай газар шүү та нар чөлөөлөд өгчөөрөө. Тийм үстэй Монгол хүн байна тийм ээ. Тэгвэл бид нар чөлөөлөд өгнө шүү дээ. Ямар нэг арга юм бодно шүү дээ. Тийм ээ. Тэгэхгүй гээгүн 2025 онд нэг улаацсан чон шиг дахиж орж ирээд ингэж дайраад ингэ манай дороо ингэ нэг юм нисээд нэг гараад гадаа зогсож юм нисээд идэг юм шиг. Тэгээд нэг юм нисээд хүрээд ирэхээр тэрүүгээр авт юм болоо гэж бодоод байгаа. Энд дээгүүр нэг толгой төгөр нисээд гараад ингээл нэг зөндөө явуулсан. Тэгээд дараа нь тэр машины уралд төрж ирээд машин төрж 4-5 машин төрж ирээд тэгээд зураг аваад байгаа ингээд гар утсараа. Тэнгуудад тэр энэ хашааны таалтаа шууртаа бас ингээд зураг аваад байгаа. Тэгсний дараа нь энэ газрыг авчиж байгаа байхгүй энэ газрыг хүчээд манай газар байна гэд. тэгээд ингээд уусууд орж ирээд тэгээд зураг авчихсан. Бүгд чи айлын хашаад авах гэсэн бас гимт хэрэг штэ. Тэгээ эзэн байхгүй идүүд бүр хэцүү байгаа юм бас. Эзэн байхгүй байгаа тэгээд давж орж зураг авчихсан байгаа. Тэгээ бүгд хоёрын газрыг одоо ингээд нэг нэгээр нь аваад байгаа.
байхгүй юу? Тэгээ хамаалга бид хоёрын сүлжээ ингээ яг Асуудал 16-нд ингээ яасан бид хоёртой ярьсан бид хоёр бас болно шүү дээ Монгол хүн байна. Бүгдээ олцоо тийм ээ. За миний хүүхдүүд тэгвэл бидний бас нэг газар бууя да. Уул ах нь ийм том бичгтэй тэгээд тэр бичиг одоо юунд хураацсан байгаа шүү дээ. Газрын албанд ийм том юм баланстай бичиг та хоёр ингээд хоошоо гараад буучгаа гэх. Тэр уралд энэ өндөр өслөөс наашгаа нэг ч айл байхгүй байсан. Ховоо осон байсан. Тэгээд Би засмуу дамын сайхад өөрөө тавьчихжээ засмуу дамын 5 нөхөнгүүр би хоодыг нь тавьсан өөрөө. Тэгээ энэ их гой газар байх. За ахын зүгт тэр хоошоо буучаа тэр бичгээ надад өгчөөрэй гэ. Тэгээ би чи өөрөө боосон байхгүй юу? Тэгээ 16-нд энэ засмуу дамын би өөрөө тавьсан. Та уул нь урд байсан юм биш үү? Тэр урд бишээ зүгээр бас нэг айдаа ашиг өөрөө. Тэгээд тэр нэг газрын албаныхаа үржирээ намайг хөөсөн байхгүй юу? Хүүхдээ ийм улаан юутай бичиг өгдөг юм ш. Та энийг аваа тань газар олдно ах минь. Гэт. Тий. Та яг айлын газар дээр бууцсан байна. Түр зүдээ яг энийг авч яваад тэр хоошоо ч юм газар очоо буучих танд энэ газар чөлөөтэй өгнө. Хоёул гар утсаа сайн барьж чадахгүй шүү дээ. Өөрөөсөө юм тэлтэй маа битал нэг. За. Зурагт юм уу? За. Энэ наад чинь 12 вольтоор ажилладаг юм уу? Энэ манай Тог. тий. Энд ч тог байхгүй юм уу? Байхгүй. Нарны талтай манай Тоггүй биш байгаа тий 2009 оноос хойш тоггүй байгаа хүмүүс байхгүй юу? 2009 оноос хойш тоггүй юм чинь. Тэгээд одоо ийм сэтгэл би тог гаргаж байгаа байхгүй юу? Энийг та өөрөө хийсэн юм уу эсвэл худалдаж авсан юм уу? Энийг өөрөө ингээд юу батарей ингээд хийгээд Аль үзээ яах? тий. Энэ ямар батарейнууд байгаа юм? Ийм гонцгой батарей байдаг шүү дээ ийм урт бол. Энэ хаанаас авсан батарей юм та? Яг тэр юун дээрээс л олж ирсэн байхгүй нөө тий улаан цолоодын Улаан чулуутынхаа хогийн цэгд дээр явж агаад энэ батарейнуудыг олсон юм байна тийм үү? Энэ батарей бол гэхдээ юунд ашигладгийг бол төдийлөн сайн мэдэхгүй байна тийм үү? Тэгээд очиж ирэнгүүтээ ингээд монголчлоо тог болгоод тэгээд одоо энэ рүүгээ бол нарны тойл холбогдсон юм тийм үү? энэ дээр байгаа. манай энэ дээр нарны тойл. Хоёр нарны тойл. Зөө. Энэ хоёр нарны тойл. Энэ нарны тойлоо бол та худалдаж авсан юм уу? Тий. Тэгээд нарны тойл худалдаж авахтай сэтгцэн байхгүй бүх юм өөрөө. Батарейгаа яваагаа тий. За одоо тэгээд өдөртөө ингээ нараа хурааж агаад энэ орой хангалттай юу? Хангалттай. Уурж шөнийн 3 4 болсон ингээд мэдээнүүдээ үзчихин 9 жижиг мэдээ үзчихин. Тий. Телевизээр үзчихин. Зөвхөн тогны одоо нэг мэдээлэл харж гинүү эсвэл одоо гэрэлтүүлдэг юм уу? Гэрэлтүүлдэг гэдэг хангалттай манай. Тийм үү? Яг одоо хідэн киловатт одоо ч ороод ийм юмнуудаар би сэтгцэн шүү дээ. Тэдэн киловатт гаргаж байгаа энэ бол мэдэхгүй юм байна тий. За. Энэ батарейг та бас яасан? Бас олсон юм уу? Бас олсон. Тэгээ эдээс би бас ингэ сэтгсэн байхгүй юу? Гэхдээ өөрөө юм хийгээд өөрөөхөө юмар ингээ юм хийгээ хүн чинь амьдрахлаа чинь болдог байхгүй юу? Тийм үү? Энэ ах маань ингээд нөгөө улаан чулуутай хогийн цэг дээр исэн юм уу тий? Тий. Бас батарейнууд ингээд олд юм байна. Тэгээд энэ одоо нэг мотоциклийн батарей юм уу те? Их жижиг юм болохоор би тэгж татах. Энэ одоо тэгээд тэгэл ингээд ах өөрөө авчиж ирээд ингээд хараа. Гэрэл чийдэн мэдэн гаргаана. Одоо энэ гэрэл насч байна хараа. Энэ дээр гэрэл насч байна. Ингээ гэрэл асаач гэдгийг юм байна. За тэгээд ингээд юун дээрс олж аваад өөрөө ингээд утсан тасалсан байгаад өөрөө янзлаа. Тэгээд гэрэл асаад гэрэл болгочих. Бүх юм өөрөө яагаад хийгээд та тэгээд өөрөө ер нь нуруу авах бол би одоо танаа таасан дүр. Энэ намхан таастай байвал их дулаахан байдаг байхгүй. За ийм өндөр байх юм бол халуун дээгүүрээ яваад доогоороо хүүтэн явдаг байхгүй юу? За бас тэгин шүү те. Намхан байвал их дулаахан байна шүү те. За бас тийм шүү. Тэгээд өөрснөө тохируулж бас тий төлөө төлөх их баг орно. Тэгээд бид чинь ингээд дандаа мод төлдөг байхгүй юу? Нүүрс төлдөггүй. Тий нүүрснийг удаа төлөхсөн чи тасаараа муухай байжээ заваарсан юм бол муухайч өнөртэй юм байлээ. Тэгээ мод төлнө. Тий дандаа модоор өвлчин. Гэхдээ тэгээд мод ч одоо энэ авч одоо ургаа мод байхгүй. Модоо яах вэ? Ханаас болох вэ? Яг үгүй одоо модоос авчраа уудаа шиг авчраа аваалал тэгээд үтэж одоо ингэ ханаас модоо авдгийг тоо худалдаж авд юу? Хогийн зүйл дээрс нөө. Тэгээ банз тэгээд айлгын модод гой чүрхэн модод тэгээд аваалал тий. Ер нь хогийн цэг дээрээс модоо төвөж авчиж ирээд түлээд байна. Тий сайхан төлөөгөө одоо ингээд намардан төгөөд авчидгээ. Зөө. Тий. Өстой мундаг хүү юм таач бас тэгж байгаа. Үүдээ бол төлөөгөө айлтгүй болчихно хоёлоо. Энэ
одоо зургт нь асах уу? Асан. За нэг харъя. Асаага дүгтэй үг. За. Нэг хөөхөө манай анх иhlээд ийм жоохон телевизээр гарсан шүү дээ. Тэр чинь ахгүй. Анх нь хамгийн Хэдэн жилийн өмнө авсан зургт юм? Мэдээ чи 2005 оны үед л авсан та баг. Зөө. Тэгээд тэрнээс 2005 оноос хойш баг. За тэгээд энэ юутайгаа юм байна. Энэ зургтайгаа нэг хэсэг тоггүй байхдаа айлуудаар очиж энийгээ чингэлж чинь. За. Наа чи өөрөө батарей бас байдаг юм байна те? Өөрөө бас батарейтай өөрөө бас ингээ энэ чингээ хураачих шууд. Зөө. Тэгээд энэ чинь ингээ бүх юмаа өөрөө ингээ яагаад авчихсан. Асан шүү дээ. За. Тий. Тэгээд дуугаа чам. Тэгээд ингээд юм. Тий? Тэгээд бүх сувгуудаа хийх 60 сувгтай. 60 сувгтай те? Тий. Энэ чинь нөгөө нэг дидиш юу вэ? MNBC нөө? Дидиш. Дидиш. Удаж байгаа юм чинь бас энэтэй. Тийм. Олон жил байна. Гэтэ цэргэж мөнгө төгрөг төлж явд юм аа тэ. Төлж бүтэн жилээр нэг битээ төлж нэг хүмүүс 200 мянган төгрөг. Оо за. Нэг хүмүүс бүтэн жилээр нь төлж. Ах бол одоо тэтгэврт гарцсан юм байна. Тэтгэврт бүр 62 3 хүрээд оргоод 61 гарчаад байгаа чинь оруулахгүй байна. За. Одоо тэтгэврт гараагүй юм. Сэгсэн бүрдээ тэтгэврт гараагүй 61 гарсан мөртлөө. Игч тэтгэврт орсон. Орсон. Игч бол одоо эмэгтэй хүн чинь те. Арай дөрөв тэтгэврт орсон. Тэгж яад нэг юм орсон өөр хий. Тий. Халамжаар гэдэг чинь үс үг. Одоо яг л нөгөө үүрэг толгоос молгоосон гэж яад. Зөв. Тий, тэгээд халамжаараа. Тоёрт маань нөгөө хүнсний толоо молон гэдэг зүйл бол олддог юм уу? Юу ч байхгүй тий. Хэдэн жилийн одоо нөгөө өмнө ах юу ажилласан одоо ажил хийжсэн. Та яг одоо улсад гэх юм уу? Улсад баг 2000 оны үед л ажил хийсэн. Тэрнээс хойш ажил хийгээгүй юугаа нөх. Тий 2000 оноос хойш. Нийгмийн даатгал матгал бол төлж ирсэн үү? Одоо ажилгүй юм чи яа төлөх вэ? Тухайн үед ажиллаж байхдаа төлж ирсэн баг л одоо улс ажиллаж байсан юм чинь тийм ээ. Улсад ямар юунд ажиллаж байсан та? Би чи нөгөө нэг газар. Тий. Ямар? Аав хүүхдэд ордог газар байсан юм байна. Тэгээд тэнд байхдаа ажиллаж байсан юм уу те? Тэнд байхдаа тэгээд характерын жолоосон маргааш хийгээ тэгээд өөр хаана? Тэр хинтэн уруунд зүүн хараад. Зүүн хараа та? Тий. За. Одоо энэ вэ? Энэ юу вэ? Одоо энэ харин тэгээд тэтгэврт оруулах гэсэн чинь 2 жил дутуу гэдэг. Их ч одоо ахта хизээ нэлсэн гэрүүл болсон. Тэр ч одоо 20 жил болсон. Хайгын нэлсэн. 2000 хэд онд тий? 2006 онд. 6 онд тий. 6 онд. Одоо 25 он шүү. Энэ тэгтээ би бол энэ хоошоо явчих үзүүлчих үү? Тэг. Энэ хоошоо бол би чинь метр 180 авцсан штэ. Энд бол би бол үнэхээр багтахгүй байна. Тэ? Энд бол үнэхээр багтахгүй байна. Та бол энд тест толгойн хөрөхгүй явчих юм байна те. Өндөр байсан ба одоо номхон айтгар болоод байгаа. За. Тэгэхээр номхон болдог гэсэн үг л. Их явахаас их тавтаа би чи 76 7 явсан. Одоо 76 7 хөрөхгүй штэ. Ихтэй байгаа. Тэгэхээр хүн өгшөр тусан гэдэг намхан болоод идэв юм шиг байгаа. Тэгэхээр тавжээсээ үгэн болох гэдэг юм бол ядах юм байна. Яг хөтэ. Тэгэл инхэх нарагчаар хоёлаа л өөрсдөө бие жижигтэй болсод байна. Тэгээд хөөхөн өвгөө юмгэл болно да. Тэгээ ямар зүйл би чи юм жижигхэн би болох. чи эрдэнэт цэргийн алмаар хаасан юм баггүй юу? Тийм үү. Тий. Эрдэнэт цэргийн алмаа тэгээд эрдэнэт цэрэг байж захтаа бас божигнуулаад тэгээд бас цэргээс орцсон юм уу юугаа нөхөө. Тэгээд давхар тэгээд за яг хөө тэр бол яг тийм ээ. За инхэх хашаа гарч танилцъя. за Одоо нөгөө газар матрийн ямиг бол яг үнэх яриад яг уу тий. Одоо тооёрын өөрсдийнхээ аж байдлын талаар гоё. Энэ таач одоо нөгөө нэг хурд цааруулагч авчирээд үүдээ тавьсан би байсан. яваад энийг үеч ингээд бас хүн Гэхдээ энийг одоо та энэ тэндээс хохолж бол аваагүй байгаа сте. гүүг энэ дээр зөндөө хайдгээ. Одоо тийм үү? бодог гоё юм боржин гэдэг юм чинь нэг бол хайдгээ штэ машинтаа. Тэгээ хүмүүс ийм юмнуудаа авсаар ашиглахгүй тэгэл хайчдаг байхгүй.
Энэ одоо миний газар чи одоо энэ шүү дээ. Уусан бичгээ. Тэгээ би сатан ингээд тоос 9 жилийн өмнө сонголоо амьдрах гад тэгээд үзээд байдаг. За хин гэдэг нохонод байгаа тань. Тэрийн алгаа гэдгийг энэ хин гэдгийг маск гэдгийг тэрийн шигшээгээ гэдгийг тэрийн банхар гэдгийг тэн дотор хин бамбуус гэж нохоо байгаа. Хамгийн хөгшин тэр байгаа да. Та яагаад ийм олон нохоод ичээд вэ? Яагаад гэвэл нохоо хийж юм бол буюу үлдэн хоёр ихэд амьтанд хийжсэн угаасаа буюу үлдэх учиртай та. Тий хүн дээрээ толгой цусна гэдэг шиг амьтанд хийжээ толгой цусахгүй ч ятах нь. Тий. Буюу хураана гэсэн үг Энэ байхгүй. нохонууд маань одоо хоол ундныхаа асуудлыг та аль зохицуулж байна уу? Машинаар авчиж ирээд энэ олон нохоо чинь ингээд энэ ч одоо нөгөө нэг дандаа яснууд байна шүү дээ. Яг юунаас ирдэг? Хүч сонгор захаас ирдэг. Динжимэнгэ. Тэгээд би яаж энийг хайчихсан байхад та авчихсан юм уу? гүү машинаар авчиж буудагдаг. Мөнгөөр авах. Гүү мөнгөгүй. Тэгээ надад үнгүй авчиж өгдөг. Яасан Манайх нэг одноход хийжээдэг гэ мэддэг учраас. Яасан. Тий би ч одоо тэрнээс хойш 2000 соноос очиг 50 гаруй нохоотой байсан юм. Одоо харин ингээ хүү амтай хашаамасаа нохоо мохоо гэд авч явсаар одоо ингээ цөөрөө дуусчихна юугаа нохоо. Тий. За хамгийн хайртай нохоо нэлээ. Бүгдийг нь хайрлаж. Бүгдийг нь хайрлан тэр нохоог инээ тийгэж нөгөө хүн алга үзэж байгаа юм шиг тэгж болохгүй бас хөөс юм бас. Бүгд нь гүлэг байгаас насаар тэгжсэн. Тэгээ энэ юу энэ хогийн зэг биш үү? За. Энд дээр чи ийм жоохон гүлэг хайчдгээ. За. Тэгэхээр насаар тэгждэг байхгүй юу? Ер нь бүгдээ хогийн цэг дээрээс ирсэн гүлгүүд. Тийм. Тэгэл та хараад жижигхэн болохоор нь хөөр жижигээс нь бас нэг яг энэ амтис бас нэг амтан болгочих даа бас. Буюу үлчилдэ гэ. Тэгэл авчаад хураагаад идэх байхгүй. За. Тий. Тэгэхгүй энэ чинь бүгд идэн байхгүй шүү дээ. Үүрийг нь хийх юм шүү дээ. Тий үүр мөрийн хийн. Тэгээ одоо энэ шин тэгээ хоол ундын янз нь бас нэг ганц нэг дахиа махаа юм дижээж байгаа бас. За өвгөдөнтэй л танилцъя л да. Тий. Нохоо гайгүй юу? Хоёулаа сайхан сүлжээ. Хайгын нохооны гүдэг юм шиг байна. Энэ ямар үйлдвэрийн нохоо байна? Энэ мэдгүй нэг айдууд нэг алиг нохоо тийжээгээд тэгэл юм байлээ. Үстэгчгүй. Комцолгүй нэг юм жоохон алиг. Сайхан авчихсан. Ийм жоохон гүдэг авчихсан. За. Тэгээ одоо ийм хурдан том болчих юм. Тэгээ одоо нохооныхоо баас масыг сэвэрлээд асгаж хайхаас ахуулаад бас өдөртөө ажил тий. Энд чи одоо шуудаад энэ чи ингээд тавьчих хогийн машин хурж ирээд аавна. Нэг дор та дээдл нь хамгийн ихтэй хэдэн нохоотой байсан? 50 нохоотой байсан. 50 нохоо. Тий энэ хашаа татаагүй нохоогоор ингээд хашаа ингээд татсан. Нэг гинжлээд. Тий ингээд бүгд ингээд ингээд жоохон зайтай ингээд гинжлээд тэгээ нохоогоор хашаа татчихдаг гэсэн. Тэгээд хүмүүс мэддэг байхгүй юу. Тэгээ би шуурд нь гахаатаач байлаа, хонь малтаач байлаа бас тий. Хонь малаа хаанд гэж яддаг байсан. Нэг залуу баха хонтой залуухлаа тэр нь лүгөө энд хонтой байсан юм уу та бүр энд? Тий. Энэ хашаандаа юу? Тий. За. Урагтай хонь тэр нэг совираас явсан төлөг худалдаж аваад. Тэгээ тийш өсгөө том болгоод энэ үсэн төвөр явдаг байсан шүү дээ хинээд. Тийм бах тий. Тий их ингээ мал тавуугаад хөөхөн. Тэгээ хямдхан гудалдаад авчдаг байхгүй. За байшингаа та яав. Бүгднгийн өөрөө. Тий энэ ахуутх юу бүх юм л ингээ өөрөөгөө босгоод тэгээд ингээ төмөрийг энэ ч одоо нөгөө дээврийн төмөрч харагдчихвэн. Тий. За тэгээд янз бүрийн төмөр байна да. Тий тэгээ хамгийн гол энэ чинь хүүтэн цалигч яваар юм орохгүй гэж одоо төмөрлөчгөөрөө. Тий. Төмөрнийхөө цааталт болохоор нөгөө банз байгаа юу? Банзны голд нь юу байгаа? Одоо энэ одоо ийм дороож ийм хэвс байдаг штэ. За. Ийм ингээ хийчихлээ. Цалигч өгч өгөхгүй. Гэлгэр таас юм уу карту хийчих юм бол ялзраад хөгжирчдэг. Тийм тий. Тэгээ гихт муухан өнөртэй. Яц нөгөө чинь агаас их амьсгалахгүй шүү дээ. Юу нүч юм болохоор салхиг орохгүй амар дулаахан байдгийг. Дороожнууд уу? Тий, дороожнууд. Тэгээд та чинь одоо дороож өдрийгээ бас л улаанчуудаас аваад ирсэн. Тэнцэнэс нэг юм уу усны тэргээ тэгээд машинаа тэгээд яваад авчихсан шаалтаа тэгээд юм хийе. Тэгээд ийм төмөр өмөр хийсэн одоо хүн одоо худалдаж авч тэгчих би ингээд ийм одоо энэ ч одоо юм хийх гээд бас ингээд сэтгэл тавьсан байгаа шүү дээ. Тийм үү?
Зөө. Тэгээд энэ бүснүүдийг яагаад цуглуулдаг вэ? Энэ модон хашааны наалт ингэ татж байгаа биз? За. Ингээд авах ингэ татчих юм бол бас салхинд наашааш ингэ яахгүй гангаж нуурахгүй бас тэгж бодоод. Зөө. Тий. Юм болгоноор юм хийгээд үзээд тэгээд ямар ч тий. Өөрөө ямарсан. Тэгээд энэ машинуудсан бүгдийг нь хайж байгаа. Тэрээс нь авсраад ингээд сайхан ус хийгээд авчих. Эднээс зуны тот нохоонод усаа ууцсан тийм үстэй. Ус нь хангалттай. Тийм үстэй. Тэгээд ингээд юм болгоноор юм хийгээл ингээд. Заавч эднээс нь тэгэл Та усандаа бол одоо явдаг юм байна те. усандаа бол энэ ашиг мэдгээ. Оо за. Амар амгалангийн ашиг гэж байдгийг. За. Их гоё ашиг мэдээ. Тэрийг өвөл зөнгөө бол. Тийм аа. Өнөөдөр усандаа явсан юм. Өнөөдөр яваагүй. Аа за ер нь хэд оноо явдیں۔ Та? Нэг тавьчаавал нэг ус орох юм штэ. Тий. Энэ тооны савш одоо энэ чинь усны тэрийг хурж ирдэ штэ худагт. За. Тэгвэл 5 тонны жолоостой ярьчдгийг. За. Тэгээд мөнгөний нөгөөд ийм нэг 5 тонн ус ингээд фоош юм аш 100-аас тагтны дүүргээд авчдгийг. Аа Тий. Тэгээд авчдаг байхгүй. Тэгээ мөнгөний тохиролцоод тэгээд авчдгийг ус мөсөө. Тэгвэл тэр нохоонуудын усыг зөө нүүн зөө гэсэн бас бөө ажил шүү дээ. За тэгэндээ ста тий. Тий. Тэгээ баг. Одоо хэдэн дахиатай байгаа? Одоо нэг ганц одооны дахиа байгаа. Зодооны Тий. зодтолтуулдаг юм уу? Шууд зодтолдог дахиа. Тэгээ та зодтолтуулдаг юм уу? Зодтолдохгүй. Тэр ягаад нэг зовоод яах шиг өөр тий. Тэгээ за зодооны үйлдвэрийн дахиа юм уу? Тий. Яас дигдэхээ багт нь авсан юм уу та? Тэгсэн тий жоохон багт нь авчихсан. Одоо тэгээд наа. Хаанаас авчихсан? Говь аваагүй. Энэ Улаанчуудад дээр явж ирсэн чинь нэг юм гээд яагаад болдгоо? Нүдлээд болдгоо. За. Тэгээ өвсөн дотор нь одоо юм бол тагээл төхөөд авсан чинь дахиад явж байна. Ийм жоох юу? За. Тэгэхээр күүчгээ тайлж байгаа бүтээгээ тэгээ авсан. Тэгээ одоо өтөөс олон жил ингэ байж шээ. Тэгээ ганцаар Та дахиагаа аваад гараад ирээс. Би харъя. Тэгээ олон жил болж. Тэгээ дахиад авсан чиглэлээр тэдүүсийг алдчих юм. Аа, Тэгээ тэгээ зодооны. 8 жишг ийм өндгөлдөг дахиад авсаж хийсэн байхгүй юу? За. 2 ир тэгээ 6 охинтой тэгсэн чинь байхгүй. Тоншоод алдсан. Оо. Тэгээ ганцаараа байдаг гэж юм. Тэгээд энэ нэг дахиад хийжээд нөхрөөс асуусан чинь зодоо дахиад ганцаараа байдаг яхаа. Тэгээд дахиад хийх юм бол алаа хийчихье. Тий. Зөө. За, аль өдөр айхтар нохоо юу гэж дахиад чи харъя. Би энд байж яах. За, өстө хөдөлмөрч ах гэж хоёртой таарлаа. Тэгээ ах маань бол өстө мундаг юм аа. Тэгээ энэ яг эргэн тойронд харагдж байгаа энэ хашаа энэ ерөөсө бүгднийг нь улаанчуулгын огийн зүг дээрээс авчирсан. Энд байгаа энэ нохоо бас ингээ гүлэг байхдаа бас л бүгд улаанчуулгуудаас ирсэн юм. Тэгээд дандаа ах гэж хоёртой хань болж байгаа. Ингээд хамтран амьдарч байгаа л. Тийм. За нөгөө дахиад гараад ирсэн. Хөөе. Наа нохоо ча хадчихгүй юу? Тоншилтэй тавьчих юм бол. Юу дахиад тонших юм уу? Тий. Өөх. Зодооны хохгүй. За. За яасаа хатад. Тийм. Нэг тоншоо үзүүлчих юм. Дөг. Ингээд ийм жоохон дигдэхээ багтан тавуулсан юм байна тийм үү? Одоо хэдэн настай юм? Одоо мэдгүй одоо ч хурж Хэдэн жил юм? 3 жил болж ингэж чинь тий. 3 наснаас хөрсөн багтаа баг л. 3 нас хүрсэн үү те? Тий хөрсөн баг тий. Энийг тогших нь үзээ та. Тий. Дөг. За таашгүй мэ. За. Тэгээ зодтолдог дахиад юм зү. Хөөрхөн бас Хин гэдэг нэртэй юм бэ? Хин гэдэг нэртэй. жижигэ гэдгээ. Жижигэ гэдэг юм уу? За жижиг. Хөрхөн чи. Тэгээ ганцаараа байгаа сурцсан угаас. Тэгээд инх ах нараагч хоёрыг энд анх ирж буухт нь ингээд ямар ч эзгүй байсан юм байна. Тэгээд угаасаа. Тэгээ одоо ингээд хашаага хашаалчихсан ингээд амьдарч исэн чинь бас хүүхдүүдтэй ингээд бас нэг тэ газар мазар гэж бодож л байсан байна. Тэгсэн чинь тухайн газрыг нь 2016 оны одоо нөгөө нэг иргэнд нэг удаагийн өмчлөлийн газраар ингээд өөрсдийг нь ингээд хашаалцсан байхад нь шууд ингээд газар олгоцсон. Тэгээ нөгөө улсууд нь одоо ирээд ингээд агч хоёрын
хашаан дотор ингээл өөрсдийг нь байж хахт нь ингээ хашаага бариад авцсан. Ингээ байшин машинд нь тулахчихсан. Тэгээд жоохон гомдолтой байгаа маа тэрэн дээр болол. Тэр урдлын хар панаар нь одоо хашаа байж таа тий? Нэг хүмүүс нь аваад зарсан газар чинь шүү дээ. Тэгээд байшингаа бариад ягаад их гоё болно шүү дээ. Тэгж одоо явна. Одоо байшингаа гоёх гээд л байгаа. Байшин нөгөө явгууны замаа хийгээд тий. Та чинь айлаас хідүүлээ бай. Би ихээс одоо биднээс 14 үлээ байсан. За. 14 үлээ гэж одоо тэгээд гарын 5 урал үлдээ шүү дээ. 4 дүүтэл үлдсэн. Гарын 5 урал шимээ 4 бэрхэд үлдсэн юм шиг байна. Миний раш одоо 2 охин дүү нэг эрэхтэй гэдэг чинь тийм байна. Багы жил гарan болж байна уулзааг. Тий. Тэгээд намайг бас иймэрхүү байдалтай явуулах бас ичиж авдаг юм болов уу гэж бодчих. Ичиж аваад ах юу ах вэ? Тэ хүн болгоно бас амьдрахын төлөө л явж байгаа. Тийм шүү дээ. Тий хулгай ич худлаа ирэх үл юм чи би ганцхан тэгж л хэлэх. Их дуртай байт. Тийм үстэй. Хүн болгоо амьдралын төлөө явж хамгийн гол эднээс адилхан лөөвөрдөө худлаа ирээл хулгай хийгээд тэгж амьдрах бол их муухай тийм ээ. Тий энэ амьдралаараа бас нөгөө амьдраад сурцсан болоод гэдэг юм уу? Нөгөө юм хийхгүй бол нөгөө зүгээр байж сууж чадахгүй. Тий юмар юм хийх гэдэг. Тэгээд энд нэг төмөр хөвцсөн гэсэн тэнд нэг ховонцор хөвцсөн гэсэн нэгээс талбан цэвэрлэгчд юм доо юугаа нөөхөө. Одоо тийм бэ тий? Тий. Хинээс одоо ингээд энэгөөс эдээс одоо 100-аас зөндөө ингээд хог лаас шил 9 жидэм хайчин. Тэр шиг бид цэвэрлэл тушаагаад бас нэг талхны мөнгө хийчихсэн шүү дээ. Тэгэхээр талбан цэвэрлэгч гэсэн үг шүү дээ. Таач одоо тэтгэврт гараагүй гэдэг чинь яг л өстой нөгөө нэг олсон юмаа мөнгө төгрөг болгоо. Тий олсон мөнгөөр тэр юм түүж яасан тэрийгээр л амьдрал тэрийгээр л явж шүү дээ. Яваа нөхөө. Тий. Тэгээд ер нь одоо нэг сарын нэг тогтмол орлого морлого гэж одоо тэдэн төгрөгч юм уу тийм багцаа байх уу? Ястаа чи юм бол өстой байхгүй орлого морлого гэж жоохон юм л авч зарна өгөхөөс яг тийм тогтоос нь хураас нь тийм мөнгө гэж хунц савнаас өөр юунууд бас мөнгө төмөр тушаан. За төмөр тушаан. Тэгээд нэг ийм нэг жоохон жисмсний хог утсан тэгээд нэг тиймэрхүү юм байвал бас тэрийн тушаан шилмэл барайны шилмэл архины шил тэгэл хүний амьдрал гал болох түүхэд юм байл тэр болгоны тэгэл өөсөндөө аль болохоор чи хурааж аваад тэгэл нөгөө нэг авдаг ченжүүд нь өөснөө мэддэг хурж ирээд авчихна. Тэгээ явж дараа яагаад ах юм байхгүй тушаахгүй. Та ямар ч байсан хашаандаа бол аваад ирдэг юм тийм. Хашаандаа хураач төмрийн чавчдаг. Тэгээд янз бүрийн зэсний чавчдаг юм. Зуны цагт одоо хаврын цагт эдгээр чинь ингээд байшин барих га зарим нь ингээд энэ тоосго болок тийм ээ. Ахаа тийшнээ бодог дүүдээ зарчаас ахаа тийшнээ нэг тоосго зарчаас гээл тэгнэ. Тэгээ нэг ширхэг тоосго шинд одоо юу яадаг чинь 200-оор 300 төгрөгөөр бодоод өгч чинь тоосхийг бол за болок юм. Бодокийг бол тэгээд нэг 500-аар бодоод авмаа мэдүүлэр жоохон хуучил юм байгаа бахтаа гэ. Тэгдэггүй яа тэгээд авна ш надад чинь. Тэгин дээ тий. Тэгээ эн чинь тий харахад хог гэж харагдаад байгаа. Эн чинь яг гэсэндээ бас хүмүүсийг гарааш мараш 9 шилжийн хийх гэдэг авч штэ. Тэрийг зөндөө олон охоо шүү дээ. Бас одооны дахиа байна. Тэр одоо энэ хашаа татсан байгаас энэ татсан бас 2 3 нохоо байгаа. Юу, инхээ. За одоо яг та маань бол ингээд тог могоо ингээд өөрөө шийдчихсэн юм байна шүү дээ, тий. За тэгээд ихч бол нараагч бол тэтгэвртэй л юм байна. Бас тодорхой хэмжээний орлоготой. Та бол бас тодорхой хэмжээний орлоготой тийм үү? Тийм үү, тэтгэвргээд битээ шин тэгээд энэний тэтгэврийг эцсээр байгаа тийм ажил төлөв муудаа уусаа шин тэгээд нэг Гэхдээ яг одоо болоод байгаа хоёр дахин. Тийм болоо тий. Тийм хүүхдүүд ямар штэ тэр. Инхээхэд одоо нарагчтай одоо нэг за нэг тим юм хэрэгтэй байгаа гэсэн юм байна уу? Бид одоо нэг бид хоёр би хувьдаа хүү бид хоёр нэг газар таагаад болох юмсэл гэж бодож байна. Монгол хүн чи бас нэг өөрийн гэсэн хүн болгон газар өгнө гэсэн тэгээ хүний тэр хүмүүсийн мэдрэлээр тоглож болохгүй шүү дээ. Их урлын тэр юм хүмүүс бол тэр газрын алба биднээс яг хэлсэн бол хэлсэн дээр байх хэрэгтэй шүү дээ. Бараа нь устгасч. Одоо ахад яг хэрэгтэй зүйл гэж байна уу? Дүүгийнх нь тусалж чадхаар юу байна? Би нэг одоо нэг юм нэг жижиг юм нөгөө мотор үлээ. За. Ингээд яг юм хийдэг мотор. За. Тэгээд нэг ийм хөрөө хоёртой болчихоос гол. Тэгээ нөгөө төлөө хөрөөдөд шуудалаа зараад
Тэр чинь бас амьдрал болсон шүү дээ. Нөө шүү дээ. Зөв. За тэгвэл ингэж хөө. За та бол одоо нэг мотор бол танд одоо тий нэг олдох тийм сураг байгаа маань тийм. За тэгэнгүүт л мотор ингээд ирчихэрнэ гэхээр чинь яг хөрөөдчдөг хөрөөг нь одоо бол байхгүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр дүүн одоо нэгэнт контент хийгээд ингээд хүн туслаад ингээд тий явж байгаа. Тэгээ таны бас ажил амьдралтай танилцж байгаа дүүн ингээ би хоёлоо юу руу явъя. Тийм багц зардаг газар очиод. Тий. Тэгээд багц зардаг газар дээр очиод тэгээд дүүн одоо танаа одоо тий одоо гэр бүл дүүж байгаа тусламж гэдээ ойлгочих төхөө. Тэгээд хоёулаа нэг тийм хөрөө аваад тэгээд буцаад түрээд ирээ төхөө. Тэгж л одоо дүүн тусаалаа да. Хашаант ч байжсэн чинь энэ дээгүүр нэг баахан машинууд ингээд харагдаад лээсэн шүү дээ. Тий. Тэр чинь ямар учиртай машинууд ингээд ирээд байдаг. Сайлхын гараад энийг өрсөн тэгээд айлтаар суугаад хоорондоо зарим зодтолтноо хараад байх тий. Тийм хоцсоосаа тайлсан зээл нүцгээс аалжгүй шүү дээ нэг өрсөн. Тэгээд оршуулгын газрын иргэн тойрон дээр салхилна гэж байх юм уу? Энийг үргэлжлэн тэгдгийг сониусон. Тэгээ яагаад тэгээд тэр уул мууд тэргээс нь одоо тэр дээр идээс машин гарсан байна. Тэгээ 2 3 байна. Бас тэгж байгаа. Харин ингээ орой дээр л нэг машин зогсоодох юм тий. Тийм дандаа нэг шоу гэх юм уу яа тэгээд дандаа ийшээгээ буцаа явахдаа ингээд юу лээ. Ингээд юм мөрөгчгөө амар хэрүүд авчих шиг байсан. Тийм үү. Тий. Тэгээ аваар осч орчих мохын шиг би энэ ирүүл очиасаа гай бодосоо тэрэн дээр шүү дээ. Манай одоо Монголын хамгийн том л одоо оршуулгын газардаа орж байгаа тийм үү? Нарангийн ингэр гэдэг энийг. Тэгээ энэ ийшээ жоохон цаашаа ягаад ар гүнт гэж байдгийг. Одоо алтан овооны ис гэж ягаад одоо энэ одоо ингэ ер нь утаа байдгүй. Өвд бол манай энэ чи утаа гэж байхгүй ердөөсөө. Их гой гардаг. Энэ доошоо ингээд ерөөсөө тэрний өндөр хайрхны уулны тэр цаашаа ингээд юу лээ цэнхэрдээд юу ч харагдахгүй болчихдгийг. Танах бол гайгүй. Манай ч ингээд тонголох шиг. Тэгээ хоошоо зүгээр. Тэгээ энэ хоошоо бүр зүгээр. Таач тэгээ ирүүл агаартай амьдарч байгаа юм. Харин ирүүл агаар бас юу цэрэг мэрэг гээд цэргийн алба фаагаад тэгээ зовлон газрыг туусан тий. Өхөөс бусдыг бол тий болно. Өхөөс бусдыг бол үтсэн. Тий. Ядарч үтсэн. Эр хүн тогч байдгийг тоглож хариулна гэдэг шиг үнэн юм байлээ дээ угаасаа. Тэгээ хогийн тэглэш одоо тэр байшин барьсан бас тийчгээр хог байгаас доотлтно. За тийм л хэвчээ. 30 айцсан. Тий. Энийг өш хоос үс айл мэл байхгүй. Энэ чи тийм бодлоо байсан. Адратын хойрхоо ингээд та хэдэн жил болсон юм? Бид чинь 5 жилтэй очсон. За тэгээд 5 жилээс би 3 жил болсон. Чулуу хийдэг байсан. Нэмлав тий. Тэгээ нэмлавгүй шин Сэддийн Бата, Цэндийн Баян гэж хоёр залуу алсан. Сэддийн Бата нь бол энэ хайлаастай англи хэлний ор сургуулийн багш байсан. Тийм залуу байсан. 25 жилдээ Гяндангаас дөнгөж дэглэн бууж ирсэн. Хин Сэддийн Батагаас гадна Цэндийн Баян хүн өмнө Говь аймгийн залуу байсан. Хүүхдийн колонд намайг байхад байсан цуг. Тэгээ тэр хоёр сайндаа шалаагүй. Нөө тажигс нэмлавч нь эргэл тойролт ирсэн хүмүүсийн эргэлтийг авчаад дээр нь бэлэн 300-400 мянган төгрөг авчаад тэгээд юу яадаг гэсэн байхгүй. Өөрөө шоглоо зодоод тэгвэл нөгөөдөл нь занчихгүй юу. Занчаад тэгээд үйлдвэрээс нэг юм нэг чулуу гэдэг юм одоо ар моторын төмөр юм гац байдаг. Тийм гац үйлдвэрээс оруулж ирээд тэгээд гарандаа ингэж сураар ингэж боож аваад тэгээд хоёулаа тийг гусаа ицсэн байна. Унтж яхад нь. Тэгсэн мөртлөө эхлээ төрөөс хоёр нүдлүү шаасан гэж байгаа. Харахгүй тулд. Тэгсэн нэг Вандам гэж кино шиг нүдгүү мөртлөө тэмтэрэл үз тарсан гэж байгаа. Тэгэн гол нь нэг нь дарж аваад тэгээд хоёр зэрэг 41 тэргээр яг хотглаагүй штэ. Тэр юугаар шаасан байхгүй. Ар моторын төмөрөөр шаасан байхгүй. Тэгээд яг таныг авдамтад байхад юм уу? Яг намайг байхад би яг тэр үе чи яг тэр авдамтад яг нэгдүгээр хэсэг тэр хийдвэстэй цогтой хоёр давхрын нааран дээр байдаг гэсэн тэр баг амгалын хийдвэстэй цог. Нэгч гэх юм байхгүй бас хэд хэдэн том нөхдүүд байсан шүү. Намайг байхад одоо энэ Эрдэнгийн шойн юм гоч байсан штэ. Шойн юм гоё юу? Тий, шүлэг бичээд хоригдлуудад. Тий. Тэгээ одоо тэр үнийн сонин гэдэг дээр ингээл гой шилжимлийн үйлдвэр, хевсний үйлдвэр инээ тэр хүүхнүүд ингээл гарна. Тэрний хаягийг аваад Эрдэнгийн шойн юм шиг шүлэг бичээд явуулгал, захиа бичээд явуулгал нөгөө хоригдлаа шиг нөгөө хүүхэн эргээд ирдэг. Дэх нь үед тийм байлээ штэ. Таних мэдхгүй эмэгтэй хүрээд ирж байгаа. Тахаа байцтай бас. Тэгээ Эрдэнгийн шойн шүлгийг бол амар ихтэй. Тэгээд хоёр чиний
хүүрэндээ сайлж урахын цагт тэгээд шүлэг мүлгийг бол айгүй мундаг бишдэг хүмүүс. Хадаа аврахтай байж байгаа хадаа аврахтай их юу юм бэлээ. Энэ хүмүүс амар ичээд байх үгүй зүгээр шуух шийдэж юм бэлээ. Ойрхон зүгээр л ойрхон иддэг. Нэг суурин дээр амар ичүүл гэж байхгүй юус. Тэгэл цагийн хоолол иддэг байсан. Тий, цагийн баг багаар иддэг. Тэгээд тамгын газар биш 2 аслан сийлээд. За. Тэгээд гарч ирсэн. Та сэлбэр хийдэг юм уу? Тий, 2 аслан сийл. Одоо тамгын газар байж байгаа миний хийсэн 2 аслан. Тэгэхээр би хийсэхгүй. Надад тэр мөнгө төгс хэрэг байхгүй. Би зүгээр яг уустаа бас хийх юм хийгээд хаяад нэг биенийсээ хийжээсүг хараа явж хат нүдэнд гоё санагдаад. Тэгээд одоо хийх гэсэн даа гэсэн би. Таны одоо ээж авч одоо амцрын байна уу? Аав минь одоо 1998 оны 8 сард өнгөрсөн. 82 нас хүрээд. 98 онд. Тий. Тэгээд таныг нөгөө газар гэж хат өнгөрсөн. Тэгсэн. Тэгээд би аавтаа уулзч чадаагүй. Ээж минь 1997 онд ойрхон юм тий. 97 онд энэ юунд намайг нэг хотогт юу ганц ходог. тийм зүү харагийн чангад юу ял авах гээд нэг хотогт байж хахад ээж минь өнгөрсөн. Ганц хот гэж нэг ходог гэж ярьдаг. Тэгээ нэг ходог гэдгийг. Тэгээ нэг хотгийн хооронд намайг байж хахад ээж минь өнгөрсөн. Тэгээ одоо ах минь намайг Манти шоронгоос юу авдан руу онцгой болж явахад юу яасан энэ төмөр замын 3 усмын ажилд хүнд хотголуулаад өгсөн гэдгийг миний ахыг кантер завсар босоогоор жигчсэн байсан гэж ярьдгийг. Угаасаа баг бахын тэгсэн юм уу яа тий. Тэгээд намайг юу яасан зүү хараа очичоод байж хахад ээжээс ажил явуулнага шууд шүүхэн шийдвэр ерөнхий газраас надад зүү харагийн чангаас ээжийн ажил явуулалт явуулж л байсан надад. Тий. Тэгэхэд би бол хурж уйлж байгаа шүү. Тий. Тэгэхэд бүгд гайхчихсан. Бүгдөө уйлаад аавга газар дээр би явж илээс ойлголохтой. Би уйлдаг шүү. Би хизээш уйлдаггүй. Яг нь хүний юу нулимсаар яаж болохгүй. Гол гаталдаг байхгүй юу? Нэг осондоо нөгөө төрлөө олдог байхгүй хүн чинь. Уйлж наа, унж наа гэдэгш. Дараа нь хамаал гаргасны дараа болно л та. Гаргаагүй дуусаагүй багт нь уйлж унжаад инээ тэргээ чаргуулдаад тэр хүн чинь тэнцэнэ хорогдоод сүнс бүх юм үлдчихсэн шүү дээ. Танаа аав чинь юу гэдэг байсан вэ? Манай аав ч юу яасан. Одоо энэ ардын жүжигчин тэгээд Монгол улсын энэ урчуудын эвлийн оронд зураач баримлчин хүн байсан байгаа. Шингэж хүн. Тэгээ Таштондог гэдэг хүн байсан маа. Зөө. Баримлчаа? Тэгээ баримлчин. Тэгээ өдөө аж ахуй яамны үүдэн дээр хург барьсан, тариа яасан. Тэр 62 он тэрийг байж исэн. Дараа нь энэ зураг зураад энэ халахын голын панорам гэдэг энэ төв музей дотор байлж явсан. Тэр юу зургийг бас зурж исэн. Тэгээ манай аав чинь ардэлж канон тоглож исэн. Ардэлж канон ямар дур? Тэр юу большевик Оросын дүр тоглож исэн. Араас нь буудаад тэгээд нөө хүүхэн авардаг хин гэж хэлвэлээ. Гүү энэ чи ардэл чи нөгөө нэг большевик гэхэр чи нөгөө ариуны хүүхнийг авардаг. Чи дэнжиж явдаг. нөгөө модон дотор уу? Тий, тэгээ энэ бичиг хотод төвлөгөөрэй гээд. Тэр дүр тоглосон юм уу? Тий, тэгээд зогтоожийн канон тоглосон. Тэгээд Зогтоо чи ямар дүр? зогтоожийн тэр Чингисийн тамга хааваа, Лэгдэнгийн тэргүүд хааваа гээд зогтоож очиж явгал Чингисийн тамга энд байгаа Дэгдэн хаан тэнцээ хөвч байгаа гэдэг морьтой тэр бор морьтой ч манай аав байхгүй. Оо зөө. Тий. Тэгээд тонголго таймын тэр борон жанжид өөрөөсөө тэр Орос сая гэрт зургийг харсан бол яа тэр манай аав чинь өөрөө энэ сэлэнгийн морой түн байхгүй. Нутгийн. Тий. Манай ээж чинь яг одоо энэ манай аав чи юу та энэ Аранга аймагт канон тоглож явж байхдаа ээжтэй танилцсан байхгүй юу? Ээжийг 16 настай байхад нь аав суусан байгаа. Зөө. Тэгээ үе мултарс нэг 40 гарсан 30 гарсан ч юм уу тийм л хүн аав суусан байгаа. Манай ээжийг
жоохон охин 16 настай жоохон охин нэг. Тэгээд 14 хүүхэд гаргасан юм байна. Тэгээ томчуудын хүүхдүүд бүгдөө л байлаа шүү дээ. Хайдгаа хүүхдүүд л байлаа шүү дээ. Одоо Төмөрбаатар хүүгээ өлгийдөө их хөрөө тэр хайд тэрний хүүхд чинь Төмөрбаатар тэр шин нэг удаа шууд оронгуул нь шууд сайн юу вэ? Би харчин гайгүй гэл юу шорон битгэхгүй юм чи өөр хин. Өрөөнд нэг орсон чинь чи одоо хинбэ гэсэн чинь ганц хэлгэдсэн байхгүй. Тэг өрөөнд байгаа хориглууч чинь мөрдөнд байгаа хүмүүс элэгцсэн чинь та нар танихгүй би нөгөө Төмөрбаатар байштай гэж дуусан байхгүй. Хүүгээ өлгийцөө их өөр 2 мэн гэ. Тэгээд нөгөөдөл чинь за тэгээ дуулаад дуусангоогээ. Бүгд л байсан наа. Яагаад ер нь томчуудын хүүхдүүд бүгд байсан нэг хэсэг бол. Яагаад харин? Яг уу сайн эцгийн буйн яг цагдаа магдаа юмнаас нь мултарч нэг яад авсан бага яад аавна гээл. Бүх юм ингээд яг ингээд өчтөр болсон юм ингээд хуучныгаа юм ингээд хүнгээ санахлаа. Яг өчтөрхөн болсон юм шиг бүх юм ингээд хуучныгаа юм бодглоо яг их гой санагддаг шүү дээ. Тий. Бүгд яг өчтөр болсон юм шиг. Тэгээд нэг ингээ ийм юм харахаар нэг өөр оронд төрөөд ирсэн шиг 8 мэмэний хачин оронд төрөөд ирсэн шиг ингээд тэр санагдчих тийм. Тэгээд нэг саялахгүй өгдөөд гэсэн тэрэнд би байсан багтаад гэж боддог. Надаас өөр усан тэгээ бүгд гайгүй байсан. Наад чи ингээ олон жил зовлон гэрийн лайлаа чиг өөршөө байхгүй шүү. Одоо тэгээд танайхан болоод одоо бүгд гайгүй л явцгаасан. Бүгд гайгүй бүгд дандаа тансаг гой амьдралтай. Тэгээ надаас их зовд юм уу яа би шударгад хэлээ шүү дээ. Тийм үстэй. Үнэн гой байхгүй хамгийн гол чи. Би үнийг хаан суусаг тэр зовж явж байхдаа зовлонд газар л би сууссан. Хүн үнийг хэлэх нь сайхан байна да гэж. Тэр чи хүнийг хүмүүжүүлдэг газар мэ хүмүүжихгүй нэг нь өөснөө ухамсараараа байдаг газар мэ гэдгийг би ойлгож авсан. Тийм үстэй. Тийм шүү дээ. Худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй, гуйлахгүй шиг үнэнгээ хэлээл. Тэгээ хүн амьдны дунд нүглээ ховж зөөхгүй. Аав чинь таныг нөгөө ингээд шоронд орсон байхад эргэж тойрж очиж байсан уу? Би энийг ч одоо эргэлт авч үзээгүй. Ягаад? Өөр авдаг байсан. Би таанс өмнөөс ороогүй штэ гэж хэлээл би захиа ирэнгуул би тэгээд хариу бичсэн. Тэрнээс хойш над дээр нэг ирж байгаагүй. Тэгээд би эргэлт авч үзээгүй. Манай дүүнэр гар утсан бас наадад сонсох юм бол ах яг үнийг хэлж л. Би олон жил болсон хүмүүс эргэлт тойролт аваад их л баярлал байдаг. Ах トゥ нартай аваад би тэгж үзээгүй. Гэтэ яг та тухайн үед бол тэгээ хилцсэн байсан. Гэтэ тэгсэн ч гэсэн бас хүлээлт бол байжсэн л тэр чонд 30 жил явсан шүү дээ. Хүн дотор нууц хардаг юм л. Тэгээ шүү дээ. Их хардаг юм л. Ирэх ёстой даа яах нь одоо дүүнэр бүгд том болсон яах нь дүүнэр ч хийж магадгүй дээ. Ах их байж хийж магадгүй дээ гэж их боддог өсөө. Тухайн үед бол хамгийн гол би өөрөө сэтгэлд ингэж очиж за боёлыг хараач яах шиг байхгүй үед тооцоолоо гэж бодоод би тэг явсан. Тийм үстэй. Яшиг ах トゥ нэр гэж байхгүй юм бэ? Аав ээж гэж байхгүй юм бэ? Юудаас өөрөө хийслээгээ өөрөө л үүрий гэж бодоод тэгэл тэр чигээр явсан. Тэгээд би олон жил амьдрахтаа нэг чихэр бааны эргэлтүүд авч үзээгүй. Эргэлт авахад нүдэ хацар дээр ах トゥ нэрээ өнсөлч үзээгүй. Цагаан сараа нэг ирдэг юм хаяад. За ирж байгаа. Ихтэй сүд болдог. Тэггүй яах вэ? Тий. Тэгээ арих таар суухгүй, нодлонгийн цагаан сар ихлэв арих таар суудгүй марих байхгүй гэдэг. Бөөм баяр. Дөөдөл. Айл болохоор эднээс өсөж үлдээд өдний хүртэл том болгоогүй юм чинь. Эднээсээс би юм царай алдахгүй би өөрөө босно. Уулын тань юм уу гэж л байна л та тий. Амьдрах чахт нь хажуудлаас сулаад яах вэ гэж миний өөрийн гэсэн ганцхан сэтгэл байхгүй юу.
Тэг яг тэр үр хөвгтэй тийжгээд өөснөө болгож бүчиглээвэл өвчнгүүл явал баян гэж бодоод би тоод өгөхгүй. За одоо хоёлаа нөгөө Юм авах газараа ирчлээ. Одоо хаахаас өмнө нэг орё. Тэгээ да. За тийм. Ноо яг яадаг ч. За энэ том юм байна. Энэ хамаагүй том биш. Тэгээд одоо тэр 100 альт хэлчихэл таарна гэсэн үг. 90 91 адилхан. Яг чанар хувьд илүү гэсэн үг хаа. Тэгээд ингээ бариул мариулт юм. За та алийг сонирхож байна. Танил одоо юу? Том жижигээрээ. Том зүгээр байна. Том зүгээр юм тий. Чанар хувьд наач. Тийм ээ. За тэгээд энийг нь авчих. Энэ том сайн юм байна. Энэ 90 мөө. За. За өөрөөр нь хийх болчих. За. Одоо болсон да 200 авдаг. 90 ясаа орсон уу? Орсон. Батхан хийцмүү те 90. Хийчлээ. За. За ямар ч багштайгаа болж авлаа. Ямар ч яста ажлынхаа багштай болж авлаа. За энэ чинь тэгээ одоо тэгээ амьдруулаад байна шүү дээ. Хөдөлгөөн багт хийх юм уу та? Хэрэгжижээ. Цоо. Арын сандал дээр тавьчих. За ингээд цахилгаан багчтай боллоо. Тэглээ. Яста нэг өөр ингэсэн багштай болох шиг сайхан байхгүй шүү дээ. Тий. Энэ ч хүнийг тэгэл амьдруулаад байна шүү дээ. Одоо бид шиг амьдрах гэж байгаа усуд бол бүр хэрэгтэй шүү дээ. Түүнээс бодоод Тий. заавал нэг юу гэхээсээ илүүтэй те Тий. нэг хүнс толон одоо хүнс ундтэй он гэхээсээ илүүтэй бас яг амьдралд нь хэрэг болох одоо мөнгө олох зүйлээ яадаг юм дээр юм болов гэж та таныг чинь би чинь бас нөгөө өөрөө амьдралын төлөө мундаг зүтгэдэг ингээ юмхнаар юм хийшдэг болгочтой болохоор чинь багж нь арай дээр юм болов гэж Тий. Энэ жил одоо юм олоод өгч шүү дээ бид нь ч одоо тий. Тэгээ хүмүүстэй танилцуулж шүү дээ энэ чинь бас тий. Мод төлөө зарна хүмүүстэй нөгөөдөл чинь тэгээ бидээс хөвжөө төлөө модоо бөөндөөд авчина. Тийм ээ. Тий. Хоёрыг болоод хоолыг ойртуулдаг хүмүүс юм чинь багаж байгаа юм. Тэр одоо хөрөөгөөрөө хамгийн ихний ээлжинд юу хий гэж бодож байна? нөгөө моднуудад Моднуудаа хөрөөдөд тий. Самаг нэг ирэхлээс ингээ шуудаад пакетлээ тавьчихсан зүгээр. Тий. Хашаанда хураагаад. Тий. Танайга юу мод зардаг юм гээд хүн болгон тэгж шүү дээ одоо. Тийм үстэй. Угаасаа намайг одоо мэдж байгаа манай дээдлэн дээр хэд хөгшүүлээд. Би сая тэр юу гэдэг Есүсийн сүм гинөө тэрэнд нэг 56 шуудаа мод яагаад гэсэн чинь тэгээд би бодсон байхгүй. За энэ чинь амьдрал юм бэ. Тий. Энэ чинь хэдээсээ хүн өөрөө хоолоодод иччих юм бэ. Хүн амтнаас гуйлтгүй юм бэ. Тэгээд чинь бас модод төлөө мөлөө авахгүй тэр нөгөөдөл нь төлөө мод байхгүй бол заавал мөнгө авах шаардлага байхгүй. Дэлгүүртээ очиж яриад мөнгөний хооронд дэлгүүрээс бараага худалдаад авчи. Мөнгөтэй тооцоо гэдэг. Тийм ээ? Би яг тэр тоосож бодож байгаа байхгүй. Одоо энэ танаас хүмүүс мод худалдаж авах юм байна. Тий, надаас худалдаж авах. Тэгээ энэ хатаас модоос энэ түүж цэвэрлэн штэ юм бас. Тэгээ хатаас юугаа шүрүүпэрээ та яах вэ? Тий. Тэдээс чинь нөгөөдгөө хашаа машин юм хүмүүс хатчих штэ. Тэг нэ. Зарах бол байхгүй шүү дээ. Тэг байхгүй. Худалдаж явахгүй штэ. Авахгүй штэ хатаас. Нэг хэл хатаас авсан чинь нэг ийм жоох юм байлээ. Тэгэхээр би хашаасан байхгүй. За энэ зүг юм татсан хатаас бас цэвэрхэн юм байна. Тэгээ тэргээр юм бутаа хатчих юм байна. Тэгээ бүх хүн чинь өөрөө ингэж сэтгээд өөрөө бүх юм хийгээд байвал тэр хүн чинь өөрөө босоод ирж байгаа байхгүй. А тэгэхгүй залхуураад ингэж байвал тийм ээ хийж туслахгүй шүү дээ. Одоо та яг энд одоо удаж байгаа юм байна. Үнэхээр одоо ийм гүйдэл ийм зүйл байдаг юм уу? Байдаг. Тэр бол худлаа юм байхгүй. Тантай одоо тааралдаад ингэж тэгжсэн тийм тохиолдол байна уу? Надтай юу? Тэ? Юу штэ. Нэг цагаан хувцастай хүүхэн мөхөөдс маань тэргүүшин зөндөл байдаг ус. Одоо харагдгаа байлцсан. Айл ихсэд гэдэг юм уу яадгийг. Тэгээд юу штэ. Цагаан хувцастай хүүхэн харагддаг аа. Би ирж ирсэн. Ирээд тантай ярьсан юм уу? Яриад бүр манай өгсөн мэднэ. Тэгээд зарим нь тэр хүүрэнд хонцлоо гэсэн юмнууд ирдгийг зарим нь. Хонцлоо гэж үгсэн. Би энэ унтчаад ирлээ гэж. Тэгэхээр нэг юм дуурдаг үстэй. Атос нь бол хаавал тийшээ байгаа дөө гэд. Тэгээд цагаан явуулчихдаг штеп. Тэр нь зүгээр хүн шигээд хараад тахад
энэ чи хонцоо явж байгаа. Яг зарим ховсгоноо нурагцсан салмаад нэмсэн эмэгтэй хүмүүсүүд зөндөө ирдэг байсан. Одоо айлууд нэгсээд гайгууд одоо шиг байна шүү дээ. Гүү. За яг хөө тиймэрхүү улсууд нь ч одоо яг хөө тэгээд үнэхээр одоо унтж байгаад явж Айгуус үдээс нь авч яваад хүчирхийлээ тэгээд тэнцэн хайчдаг юм болоо гэж боддгийг заримдаа. Ээж хаваасаа. Тийм ээ. Тэгэл нохоонууд хуцаал орилдол инхлэнгүүд гараа явж байхгүй. Тэгэл хөгснөж зогсоон чи нэг юм төчнөөд чи гараацаа яг битэр унтж байгааг хажууд танд ингээд юм ингээд хүн нураагаад байгаа юм шиг босгоод орж. Тэгэд гараа харах. Хан руу ч нү байшин гэж нү. Тий саатлаас нь гадна талаас. Тэг юм байхгүй. Яасан юм тий. Тий. Гохш одоо ингэж гүнд одоо сүүлд бас тэгээд байгаа наач. Одоо ингээ орой унтсан шүү дээ. Тэг бол юм төчгнээл хаан маань ингээд юу яагаад маажаачих шиг. Энэ яг одоо бодит үний юм байна. Яг бодит. Тэгээ та ч одоо за тиймэрхүү зүйлүүд байдаг гэж бодоо. Тэгээд шашин шүтлэг мүтлэг гэх юм та ч одоо яах вэ? Би бол доодог. Янз бүр юм. За унтаж ямар байна? Та нарт унтаж ямар ингэ. Тэгээ хэлэл орчдөг шүү. Төв юм хэлдэг шүү. Хинт хэлхий. Яа тэр гадаа тэгээ ойлцоод унтаад байгаа шүү. Тэгээ чимээ гаргаад байгаа улсуудад тийм бол чимээг болчих шүү. Одоо сүнс сүдэртэй л гэж ярина. Тийм тэр чи одоо тэгшиг ярьж л байгаа хэл та. Яа юу ээ наач та. Тэгэл хэлчих. Тэг бол манай өгшин тэг өгшөө энэ унтуулахгүй байна да. Тэр гахаад гараад таа гэл. Энэ хүү амт нь хоо ороод ирчих машин дотор ингэ. Энд одоо огт нь ороход нөхтэй болохоос нохоо орох нөх байхгүй шүү дээ маа тэгээд. Тэгээ би гараа харна байхгүй. Юу. За би бол байж чадахгүй. Тэгээ одоо ингэ төчнөөс одоо хөгснөөс хашаа асуугаад хэлнэ тий. Одоо ингэ толгой молоод ингэ байшин дээр хөгшин тэгээд айхгүй юу тийм зүйлээс. Манай хөгшөө сурцсан ч одоо чинь тэгээд одоо чинь гараад хараадах гэдэг юм аа. Тэгээ юм төчнөөс гэдэг шүү дээ. Одоо хамгийн ойрхон одоо нөгөө нэг шарил марил юм уу чинь танахаас хэдэн метртэй? За өсөд за метрээр ярихад нэг 30 метрийн зайтай тэг катаких байгаа хажуу тал 30 метрийн зайд байна тий ойрхон тэгэл мөртгөл юм минь сайн бичиж аваарай нэ гэхгүй болоо гэж яаж байгаа гэж ахын бичиг үсэг мэдэхгүй юм чи тэгж нүдний болоод явах. Та нэр биш үсэн гэдэггүй. Мэдхгүй аа. Тий тэгээд ямар ийм ажил хийдгүн тэр байхгүй. Гэтэ одоо заавал бичиг үсэгтэй холбоотой биш л ажилд оруулах гэвэл та орох юм уу? Орно шүү дээ. Тэгэхээр би хийн шүү дээ. Гоё шүү дээ. Хамгаалалтаа нийтээс тутах юм байхгүй шүү дээ. Ажиллах хүн бол хөлтөө гартаа тийм шүү дээ. Тий тэгээ би хийн шүү дээ. Ажлыг бол тий. Тэгээ энэ нас хэдтэй гэлээ. Дөнгөж одоо 61 л гар 62. Тийм шүү дээ нэрээ тэтгэр авахгүй юм гэсэн. Тийм л байгаа шүү. Тэгтээ би бол яах ажлыг бол өгсөө өөрийнхөө хажуудад юм залуучуудыг бол 2-3 залууг ажлыг шижгэн хийн. Тий. Хамгийн гол хүн өөрийн гэсэн сэтгэл байх хэрэгтэй байхгүй. Залхуулж болохгүй нэгдэх. За тий. Идлээ тэрглээ дуусгааг хөрөнгөтэй боллоо. Тий гамтай идэх юм бол хүн удаа хэрэглэнэ. Гамгүй хэрэглэх юм бол орно бодоол шүү дээ тийм ээ. Гамтай тэгээд хүн гоохлаар хэлж шүү дээ. Ахын хүний юм гойж авсарсан юм аа гэх. Тий тийм ээ. Тэгээд цааш даваад явах хэрэгтэй. Гайгаад сүнстэй байшин. аль Яа хинэ бараги. тийм сүнстэй байж энэ яга. Энэ ягаан сүнс. Татвар хүүхдүүд гэсэн. Тий энэ яг энэ эсэг бол дээр. Тэгээд энд чинь ээж өнгөрөөд Ахын өнгөрөөд. Тий. Одоо тэгээд Гөө сайхан сууж идэг гэсэн. Та өөрөө тэгтээ хараагүй юм уу? Өөрөө хараагүй. Би орж харах гэдэг тэр байшны хоос юм яах юм. Тий. Өсөд тэгж яриад ийлээ. Тий бүгдөө ярьдаг. Өөрөө хүртэл ярьдаг тэр бороо хүртэл тийм ээ. Дотор нь хүүхэд байд ингэ гэж байгаа. Хөөх. Энэ танах ер нь яасан олон цагтай байл байна. Байгаа. Ямар нэгэн учир бол байхгүй юу? Тий. Зүгээр. Би зүгээр анзаарлаа. Тий. Айгүй олон цаг. Байгаа. Тэр зүгээр сууж байгаа яралт хэл цаг байгаа харахгүй тий. Яа цаг бол зөндөө байгаа шүү. Цагнууд өстэй бол. Тий. Яа зөө зөрөө. Цаг чинь зогсчих юм бол хүний ажил зогсдог байхгүй юу? Яадаг аа.
Цаг зогсчих юм бол хүний ажил адилхан зогсож штэ. Тэгэхээр нэг нь явах байвал нөгөөх нь явах юм байна. Тий. ээлжээр тэгээд явуул. Тэгээ хүний амьдрал чинь тэр чигээр унтарна гэсэн үг штэ ажил нь зогсоод. Зөвхөн цаг явж байгаа шиг хөдөлж явах хэрэгтэй байхгүй юу? Тий. Цаг яваа цаг хөдөлж явах хэрэгтэй штэ. Хэдэн цаг байна? Тоож үз. Байгаа. Цаг бол байгаа. Би тоодчих. Хоёроо явуулчих. Үгүй тоохын аргагүй болно. Тий. Таны газар байсан тийм үү? Энэ ч одоо дээрэнгүүл нэг өстө дээлсгээд байгаа юм уу? Эсвэл хөгсчүүлийг юу яагаад байгаа юм гэж бодож байгаа штэ. Дээлсэж болно гэж боддог юм уу? Хөгсчүүл гэсэн бас хөөстэй адилхан. Адилхан өдөөсөө ээж аваас төрсөн болохоор эднээсээ адилхан ээж автаа адилхан настай усууд. Тийм учраас одоо настай хүмүүсийг бол хүмүүс үдээс тоохгүй байгаа. Тоохгүй байсан ч гэсэн яг тоолохгүй настай усууч бас тэгэл ажил төрлийгээл хөдөлмөрлөөл өөсөө болохгүй аль болох хөлдөн тээг болчихгүй юмсан нэг хүндний дараа болчихгүй юмсан гэж бодож байгаа шүү дээ. Та нар тэр үр хүүхдэд тэр юунаас нь илүү ачийг хариулдаг байгаа байхгүй юу? Тэ нэг өстө 100 бурхад 100 даригчид юм хийгээд байгаа байхгүй та нар. Тэ өөсөндөө буян их хураагаад тэ их ажил төрлийн сайхан бүтэмжтэй. Одоо миний буюу ураах гэж байна. Та энэ ч одоо ийм олон нохоод хижээж. Их эцэг хүнийг биеийн төрүүлэхийн зайтай болохоос ухааны нь бол төрүүлдэггүй шүү дээ. Ганцхан биеийн төрүүлдэггүй. Тэр хүн өөрөө ухаанаараа өөдөө явах хэрэгтэй байхгүй. Би өөр тэгж боддог өөрөө бас тий. Ээж аав намайг хүн шиг хүн болоосаа гэж биеийг минь төрүүлж өгсөн болохоос би ингэж доошоо орох хэрэгтэй хүн биш шүү дээ гэж. Тийм ээ. Ингэж доошоо орж ингэж өөрийгөө арчиг байдалд орох ийм хүн биш шүү дээ гэж. Тэгээд би өөрөө босч байгаа байхгүй. Түр үстэй. Тийм тий. Наадгаас харах юм бол дахиад ирнэ шүү дээ. Одоо удахгүй. Тийм ээ. Тий хүний хүмүүс гэдэг чинь одоо ах дүүнээс гэсэн тэр сайхан гэрэл хийгээтэй явахлаар бүгд ингээд хуйлаад ирнэ. Ингээд хүн амтныг үшээ тий дог хуу болол өөрөө доошоороо яваад байх юм бол хинж ирэхгүй. Тий. Хинж бас тусахгүй. Тий. Аль болох тэр хүний өгсөн юм баг чинэж гэсэн юмыг голохгүй байх тусам хүний сэтгэл байдаг байхгүй юу? Тий. Одоо яг тэгээд манайхаа ямар ч лсэн хулгай хийсэнгүү. Тий. Худлаа ярьсангүй. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Тий. Одоо чинь гуйлггүйсэнгүү. Тий, гуйлггүйхгүй хамгийн гол нь өөрийнхөө гор зэрэг бодол сэтгэлээрээ амьдрах хэрэгтэй. яг энэ хоёр гараараа Тий. яг энэ 13-аараа энэ тий их хэсгээс төрүүлсэн энэ дөрвөн давлахаараа хөгмөө талгаатаа юугаараа л зүтгэх гэж би бодож байгаа. ингээд явж байгаа нь бас Тий. гоё юм да. Тий. Би ямар ч дээр моднууд тэгэл одоо ингээд эдэн сайхан төлөө модоос бэлдээд сайхан шуудаалаад тэгээд ингээд бас нэг даарж байгаа нэгэн дулаас суулгах гэж бас бид бэлдэж байгаа шүү дээ. Одоо хөхөөл өөтнөх хүн даарж хөөрн төлөө мод хэрэгтэй дэлгүүр хошоо мананчаас хоолох. Тий. Тэгэхээр хамгийн эцсийн тэг нь манайх энэ ойр хавихныг хангацхад тэр хүмүүс бас баярлалаа ш надаа. Ах чи гизгтэй юм уу? Тий штэ. Сая ард нь харсан чи өө янзын урд гизгтэй байна. Тий. Энэ чи 2 3 автсан. Хизэнээс хойш ургуулсан юм бэ? Би 2005 оны 6 сарын ас хойш би ургуулад уулан 2 3 тайршээ. Ямар ч лсэн ингээд инх ахтайгаа өнөөдрийн бас өдрийг бас ингээд хамтдаа гоё ярьж. За ястаа сайхан тий буян дэлгэрч тий. Сайхан явраа мэйхөө. Ажил үйлс өргөл бүтэмжтэй. Тий. Энэ шиг сайхан их хүчтэй. Тэр чигээрээ сайн чадaltaа явраа мэйхөө. Хангар шууш дэвж явраа. Одоо манай контент үзэж байгаа хүмүүст одоо бас нэг мэдлэгээ өргөөд өөрийнхөө бас хатуу хамаатнасад нь ч юм уу таньдаг хүмүүстээ бас мэдлэгээ өргөх бас нээлттэй байна тань. За би энэ хүмүүс хэлэхэд юм байна. Хамгийн гол нь хүний өөрийн хүсэл сэтгэл тэмүүлэл гэж байдгийг тий. Өөрөө сэтгэл гаргаад, хүч гаргаад, зориг гаргаад ингээд шулуудаад тий арх, тамхи болгон тий өөрийнхөө болох бүтэхгүй муухай амаа ихлээр цэвэрлээд дараа нь ажил төрлөөгөө өөрөө шамдан ороод ажиллаа хийе, би ингэж бүтээ, ингэж амьдрээ, ингээд амьдрал надад хэрэгтэй юм гээд хүн өөрөө зүтгэх юм бол өөрөө л болдго юм байна. Тэгнээс шууд хүн бүтээгээд болох юм гэж байдагчгүй юм байна. Угаасаа.
Тий, өөрийн сэтгэлээрээ өөрөө л өөрийгөө дайсалахгүй бол хэр болгыг үн дуслахгүй шүү дээ. Тэгвэл хүн гэдэг чинь өөрөө л сэтгэлээрээ арих тамхи 9 хэдийн хор муухай юмнасаа өөрөө л хоол явах хэрэгтэй. Тий. За ингээд контент үзэж байгаа үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь одоо баярлалаа. Тэгээд энэ хүртэл дуустал үзэж одоо инхээ ахынхаа одоо амьдралтай танилцсан одоо та бүхэнд одоо тий баярлалаа. Тэгээд одоо дараагийнхаа контентоор дахин уулзтлаа. Одоо баяртай. Баяртай. За миний дүүнүүд ад жаргал эрүүлэнх өвсөн зоолонгүй сайхан амьдраараа. Буян дэлгэрч яваараа миний хүүхдүүд. Баяртай. Энэ хэвгүүр явахдаа ирж байгаа даа их чинь сайхан хөөрхөн машаагаа гоё битүүлчихэд. Тэг энэ мод дотор бүгд ингээд дарагдаад гоё сэвхэн болоо. Тийм үү? Энэ дотор ч бүгд гоё ингээд ногоо дооны цагт их янз шүү дээ. Мод ч гоё ургацсан. Янз юм байдаг шүү дээ. Хөө айл болохоор тий өөрөө бүх юм бүтээх хэрэгтэй. Одоо тэр харсарнагийн дууч амраад би бүтэж явж штэ. Тэр чинь гоё дуулж штэ. Бүгдийг бүтээ, бүгдийг сүнээр тийм штэ. Үнэн биш тийм штэ. Сайхан бүтээгээд явах хэрэгтэй. Тэгвэл нөгөөдөө сүнээгээд байгаа байхгүй юу? Тийм штэ. Тэр гоё дуу штэ. Тийм штэ. Бүгдийг бүтээгээд нөгөөдөө сүнээгээд тийм штэ. Тийм болохоор одоо бүтээдэг нь байна тий. Тийм болохоор бүтээдэг байх хэрэгтэй. Болгодог босгодог байх хэрэгтэй. Тийм нэг сүнээг хамаарах босгоод бай. Тийм ээ. За баярлалаа мэгөө. Буян дэлгэж яваараа мэгөө. За баярлалаа. За ингээд өнөөдөр өстө бүр айгу гоё хүнтэй таарлаа. Тэгээд нэг контент маань бас та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд ямар ч лсэн ахыхаа бас нэг ажил хөдөлмөр одоо энэ цаашдынхаа одоо өөрийнхөө одоо амжиргаа залгуулахад нь хэрэг болох үүднээс одоо багаж авч өгье гэдэг нь илүү дээр байх гэж бодоод энэ удаа багаж аваад өгчлөө. Тэгээд ах маань удахгүй ирээрээ тэгээ ирэхээр чинь хашаагаас янз бүр явуулах чинь ах нь одоо өстө шуудаанд мод хийгээд шуудаалж тавиад тэгээ энэ авда одоо зараад ингээд өстө их л гоё боллоо баярлалаа л гэдэг байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Биднийг дагаарай, лайк дараарай, фоллоу дараарай, шеэр хийгээрэй.